Сайн байцгаана уу? Номын ертөнцийн клубын ахлагч Тэмэргэн байна. Манай байгаль экологийн тухай 50 номны маань подкастэнд сайн байцгаана уу? Номын ертөнцийн клубын гишүүн Ана дээр байна. За өнөөдөр ямар номны талаар ярилцвал? Өнөөдөр болохоор Германы зохиолч Питер Вольфений модын нууцлын амьдрал номны талаар ярина. Модын нууцлын амьдрал гэхээр шууд яг зөвхөн модны тухай ярих уу? Яг Юу гэж бол тийм бодож байна. модны талаар гарна. Тэгээд ер нь бол хүмүүсийн хөвчлэн мэдээдэггүй тийм нарийн амьдрын тийм фактууд талаар гарна. Аа. За тэгвэл хоёул зохиолч хаан талаар үзэгчтэйгээ болцсон. За манай зохиолч болохоор Питер Вольф ингээд Германы ой судлаач мөн ой хамгаалагч хүн байдаг. Энэ одоо мэргэжлээр 20-од гаруй жил ажилласан хүн байдаг. Тэгээд зохиолч маань болохоор өөрийн одоо амьдралынхаа туршид хийсэн судалгаа болон одоо орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нэгэн зүйлийг бол олж нээсэн байдаг. Тэр нь болохоор мод болохоор зөвхөн ургамал биш харин хоорондоо хамтын харилцаатай байдаг. Одоо нийгэмлэг юм а гэж үзсэн байдаг. Энэ санааг дэвшүүлснээрээ дэлхийн олон эколог болон байгаль эколог болон ой мод сонирхогчдын дунд маш алдартай нэгэн болсон байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол яг мэрэгчлэлтний бичсэн ном болохоор бас хамаагүй мэрэгжлийн төвшөнд байгаа гэж байна. Хэдий мэрэгжлийн төвшөнд ч гэсэндээ ер нь бол энгийн хүмүүс уншаад ойлгоход маш энгийн бөгөөд сонирхолтой байдлаар бичсэн байдаг. Тийм шинжлэх ухааны нэр томьёо бол маш багтаа гэсэн. Тэгэхээр энэ ойлгоход их амар. За тэгвэл хоёулаа зохиол хаан товч агуулгыг үзэгчтэйгээ бодлоо. За номны үйл явдлыг болохоор би дөрвөн яг том хэсэг хувааж өгсөн байгаа. Эхний нь болохоор одоо модны харилцаа ба ойн сүлжээ гэж байгаа. За моднууд болохоор газарт орох юм мөөгөн цэрийн сүлжээгээр хоорондоо холбогдсон бие биентэйгээ ингэж харилцдаг байдаг. Тэрийг болохоор Wood Wide Web гэж нэрлэдэг. Тэгээд энэ цугаараа болохоор дамжуулан моднууд хоорондоо мэдээлэл солилцсон мөн дээрээс нь шин мэдээлэл хоорондоо ингэж түгээдэг байгаа. Тэгээд моднууд болохоор одоо химийн бодис болон цахилгаан импульсыг ашиглан одоо аюул хэрвээ одоо тулгарх юм бол тэрийг бие биендээ ингээ анхааруулж өгдөг. Одоо аюулаас сэрэмжилдэг гэсэн үг. Жишээлх юм бол одоо ингээ нэг мод нь шавжин нийлэгдэж эхлэе гэж бодъё л та. Тэгэх юм бол тэр одоо мод ингээ өөрөөсөө хий ялгаруулад бусад одоо ойр хаваарх байгаа моднуудаа өөрсдөө хамгаалаарай гэсэн юм тохиог илгээдэг. Хоёрдугаар талаараа нийгмийн халамж ба төхөрлөл байгаа. За ой модууд болохоор ой дургадаг юм модууд болохоор өөрсдөө байдаг нөөц бололцоо, шин хэмжээл, сахар зэрэг болохоор бусад юм өвчлөлтэй байгаа юм моднуудаа ингэж түгээж өгч тэр модоо ингэ эмчилж өгдөг. Мөн дээрээс нь болохоор одоо хэдэн зуун жилийн өмнө ингэж таригдсан юм довжоо моднууд байдаг та. Тэр моднуудыгаа ингэж одоо шин хэмжээлээр тэтгээд ингээд олон жил ингээ амьдруулад байх гэсэн тохиолдол маш олон байдаг. Тэгээ энэ номыг уншаад бол надад моднуудын хооронд нөхөрлөл одоо хамтын холбоо, хөршийн холбоо гэдэг юм бол амар чухал санагдсан. Яагаад вэ гэхээр одоо ижил төрлийн моднууд хоорондоо ингээ хамт ингээ ойрхон байхдаа одоо бие биентэйгээ найз үсгдэг. Найз үсгэн гутаа өөрийнхөө одоо мөчрөө сунгаад найз модондоо ингээ ямар шим төвөг болохгүйгээр тэр модонд ингээ ургалтан төвөг болохгүйгээр одоо ингээ хоорондоо ингээ нэгтгэж холбогдож амьдардаг байдаг. Гуравдугаар талаараа экосистем ба уур амьсгал байгаа. Моднууд болохоор ингээ хамтдаа байснараа чигээ хадгалаад мөн дээрээс нь хит халуун, хит үүдэн зэргийг одоо зөөллөөд өөртөө ингэж амьдрахад таатай орчныг бүрдүүлдэг. Энэ нь болохоор ингээ моднуудыг ингээ урт удаан жил ингээд амьдрахад нь бол түлхэж солиулдаг хамгийн гол хүчин зүйл байгаа. Тэгээд одоо энэ моднуудаас гадна одоо ингээ ганцаараа байгаа ингээ зүгээр хүмүүсийн тарьсан моднууд байдаг да. Тэр моднууд болохоор ингээ тэр ойд байгаа моднуудаа бодвол илүү юм одоо амьдрах хугацаанд богино байдаг. Яагаад гэвэл нөгөө найз байхгүй, хөршийн холбоо байхгүй учраас бие биенэндээ ингээ шинэ хэмжээлээр дамжуулж чадахгүй одоо тий шавж ирж идлээ гэхэд ингээ намайг авраараа та нар өөртөө авраарай гэсэн юм бол хэлэх боломжгүй байдаг. Тийм болохоор нь бол айгүй богино тасалдаг. Ер нь бол яг л хүмүүсийн нийгмийн харилцаа шиг юм биш үү? Нийгмийн харилцаа шиг хоорондоо хамтын холбоотой юм нийгэмлэг гэж явдаг юм лээ. Дөрөвдүгээр болохоор одоо манай зохиолч болохоор орчин үеийн ой моджилтыг бол нэлээд шүүмжилсэн байгаа. Тэрийг болохоор шүүмжлэхдээ орчин үеийн одоо хүмүүсийн тарьсан юм тармил моднуудыг за энэ жоохон хэлэхэд муухай гэсэн гудамжны хүүхдүүд гэж ер нь бол нэрлэдэг, street kids гэж нэрлэдэг. Яа одоо тэгж байгаа учир нь ингээ 3 шалтгаантай. Бас айгүй том шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт нь болохоор ганцаардл гэж байгаа. За ганцаардл гэдэг нь яаж байгаа вэ гэхээр одоо байгальтай хоо ингээ ургаж байгаа ой моднууд болохоор үнцээр ингээ хоорондоо холбогдсон байдаг та. Тийм учраас одоо бие биендээ ингээ туслаад хоорондоо ингээ холбоотой байдаг.
Тийм болохоор ингээд мэдээж ингээд ганцаардахгүй байгаа штэ. Тэнгууд хүмүүсийн ингээд тарьсан бодвол болохоор суулгалтын явцад бэлтэх үедээ ингээд гэмтэл авах магадлал нь маш өндөр байдаг. Тийм учраас ингээд бусдаа холбогдож чадахгүй учраас ингээд орхигддаг юм хандлага байдаг. За хоёрдугаарт нь болохоор их модны албаа гэж байгаа. Мод болгон ингээд одоо зулцалж байгаа мод болгон өөрийн гэсэн их модтой. Тэнгууд тэр их моднууд нь болохоор зулцсан модоо өөрийнхөө сүүдэрт аваад одоо удаан ургуулад одоо хатуужуулна гэх юм уу? Хатуужуулж өгдөг. Тэнгууд тармил моднуудын хувьд болохоор шууд ингээ нартай талбайд ингээ ямар ч юм хажуудаа ингээ яг хажууд нь мод байгаа гэсэн те өөрийг сүйдэрлэж өгөх юм том мод байхгүй их мод байхгүй учраас маш хурдан ингээ бие нүсдэг. Одоо бие гэж ер нь бол ингээ хүний биетэй хүнтэй ер нь аягүй зөвлөлчд манай зохиолж ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор бие нь ингээ маш хурдан өсдөг. Тэгээд хурдан өсөхтэйгөө одоо хурдан өсөж байгаа учраас маш сул дорой өвчлөл ихтэй мөн дээрээс нь салхинд хүртэл тогтургүй ингээ салхинд ганхаад ингээ хуурдаг болчтой юм билээ. За гуравдаар болохоор ямар ч юм харилцаа холбоогүй. Ганцаардмал идэгтэйгээ бас ингээд холбогдоо явж байгаа. Яагаад вэ гэхээр тамирал моднууд маань ингээд өөрийгөө хамгаалах юм аюулын тохио ингэж явуулж чаддаггүй. Тийм учраас ингээд бусад модыг хамгаалж чадахгүй, өөрийгөө ч гэсэн хамгаалж чадахгүй. Тийм болохоор маш хурдан ингээд шавжинд идэгдэх ч юм уу, өвчин тусаад маш олноороо ингээд устж авдаг болт юм билээ. Маа зохиолч яг хүмүүст илүү ойлгомжтой болохын тулд яг өөрсдөнтэй зөвөрлээд яг зөв ингээ хүнтэй яг адилхаж ингэж бодитэй одоо биетэй тэр чинь ингээ сэтгэл зүрэхтэй найзтай гэж юм нь л үрсэлсэн байсан. За тэгвэл яг энэ номноос чамд уншихад те хамгийн гайхалтай таалагдсан хэсэг чи ямар хэсэг байсан бэ? Энэ номноос болохоор хамгийн таалагдсан зүйл нь юу байсан бэ гэх юм бол зохиолч маань ойг анир чимээгүй юм хөгжим гэж хэлсэн. За. Яагаад тэгсэн бэ гэхээр модууд ингээ үзээрээ маш суул юм товшоо чимээ гаргадаг. Одоо бид нар чинь ингээ модыг мэдээ чимээ гарахгүй гэж бодож байгаа шүү дээ. Тийм тэгтэл модууд маш юм чимээгүй бие биендээ л ингээ одоо сонсотоор юм товшоо чимээ гаргадаг гэдэг. Тэгээ энийг болохоор эрдэмтэд судлаад үзсэн чинь модны ингээ үндэс 220 Гц-ийн одоо тавтамжтай дууг ингээ сонсож чаддаг болох нь ингээ тогтоогдсон байдаг. Тэгээд тэгмүүд ингээ яагаад ингээ сонсох чадвартай байгаа вэ гэхээр одоо модны үндэс ингээ одоо хол байгаа усны чиглэлийг ингээ сонсож эхэлдэг. Тэгээ усны чиглэлийг сонсноороо тэр чиглэл рүү ургаад одоо өөрийгөө ингэж тэгтгэе шинэ хөвгөлтэй байлгадаг гэсэн. Бид нар ингээд ойгч нь ямар ч юм анир чимээ гэж боддог байтал яг үндэ бүр маш их хоорондоо харилцан яриа өрнүүлээд хоорондоо ингэж те холбоотой байдгийг ингэж юу нь бол энэ номноос юу нь бол харагдсан. Тэр нь бол маш их таалагдсан. Тэгээ энэ номыг уншсанараа ингээ модод хоорондоо харилцаатай гэдгийг мэдэж авсан. Тэгээ тэрийгээ дагаад ингээд одоо байгальд те модон дунд халахад хүртэл ингээ өөр мэдрэмж төрдөг болж моднуудыг хүртэл ингээ өөрөөр ингээ шинээр хардаг болсон. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр яг энэхүү ном нь манай энэ удаагийн 50 номны сэдв болох байгаль экологи гэсэн сэдвтэй яг ямар байдлаараа холбогдож байгаа те мод яг байгаль орчинд ямар нөлөөтэй. За энэхүү ном нь болохоор байгаль экологийн тэнцвэрийг харуулж өгсөн байдаг. Тийм болохоор илүү холбоотой болж өгж байгаа. Тэгээ мөн дээрээс нь байгалийн одоо тэнцвэртэй байдлыг харуулахаас гадна хүн болон байгаль хоорондын харилцаа хандлагыг ингээд маш юм шинэлгээр одоо модыг хүндэд үргэлжлүүлээд адилхан биетэй сэтгэлтэй найстай гэж үзүүлсэн болохоор айгүй тийм өнгөрмөц юм шиг санагдсан. Тэр ерөнхийдөө бол мод ургамал чинь те нүрсчлийг өөртөө шингээж аваад хүртэл хий гадагшлуулдаг. Үүгээр нь бид нар амьсгалдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нь яг ганц мод нь олон хүмүүстэй холбоотой байгааг бас харж болох юм аа. Яг ануу дээр гэдэг чиний өв хүний өнцгөөс яг энэхүү ном үнэхээр таалагдсан байна те. Надад бол маш их таалагдсан. Тэгвэл яг хэдэн насны хүмүүст илүү тийм уншаасаа гэж зөвлөх вэ? Энэ ном нь болохоор бичлэгийн хэв маяг нь болохоор маш энгийн, ойлгомжтой байсан. Тэгээд дээрээс нь маш сонирхолтой байдлаар бичигдсэн. Тэгээд ийм ямар ч тийм одоо тийм шинжлэх ухааны хүн нэр томьёо байхгүй учраас одоо байгаль экологи амун дээрээс нь ой модны талаар юм сонирхолтой хүн уншаад зүгээр юм шиг. Маш тохиромжтой. Манай энэхүү дугаард хүрэлцэн гэж оролцсон ануу дээрдээ маш их баярлалаа. Модны нууцлыг амьдрал гэх номыг те яагаад хүүхдүүд унших хэрэгтэй, ер нь яагаад мод гэдэг зүйл биднэрт чухал юм гэдэг талаас нь харуулсанд маш их баярлалаа. Бидний подкастыг байнга сонсдог, ном шимтэн уншдаг үзэгчид та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Манай дараагийн 50 номны жагсаалт манай номын ертөнц клуб би нээлттэй группээр байнга санал ахуулга авж байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдийн санал болгох номоо комент хэсэгт оруулснаар бидэнтэй харилцах боломжтой байгаа шүү.
дараагийн дугаар хүртэл төр баяр таа.